Hollywood бол дэлхийн хамгийн алдартай кино үйлдвэрийн төв билээ. Гэхдээ энэ салбар зөвхөн кино бүтээдэг газар биш. Энэ бол эрх мэдэл, нэр хүнд, мөнгө, нөлөө хоорондоо мөргөлддөг систем юм. Зарим хүмүүс асуулт тавьдаг. Яагаад зарим уран бүтээлчид асар том дуйлаанд орсон ч карьер нь хэвэн үргэлжилдэг байхад харин зарим хүмүүс бараг бүрэн салбараас шахагддаг вэ? Энэ асуултын төвд ихэвчлэн нэг нэр гарч ирдэг. Мел Гибсон. Тэр бол Оскарын шагналт найруулагч, Холливуудын хамгийн том оддын нэг байсан. Гэхдээ нэг үе бараг салбараас хөөгцөн гэж хэлэхэд хэлсдэггүй. Тэгвэл юу болсон юм бэ? 2004 онд Мел Гибсон The Passion of the Christ буюу Христийн шанал кино бүтээсэн. Энэ тухайн үедээ Холливуудын системийг бараг тойрч гарсан. Том студиогоор бүтсэн мөртлөө кино театрт асар их амжилт гаргасан кино лээ. Гарсныхаа дараа Холливуд дотор нэгэн сонио яриа гарсан гэдэг. Хүмүүс тэр юу хийснийг та нар харсан уу? Тэр системийг тойроод амжилттай гаргалдлаа. Ийм зүйл дахин болж болохгүй гэж ярьж байсан гэдэг. Учир нь энэ кино Холливуудын уламжлалт замаар биш, өөрийн хүчээр амжилт олсон кино юм. Энэ киног дагаад зөвхөн Мел Гибсон ч биш, энэ кинонд тоглосон Джейм Caviezel буюу тэр жүжигчний карьер ч гэсэн нэг хэсэг ор сургаггүй алга болсон билээ. Гэхдээ 2 жилийн дараа бүх зүйл өөрчлөгдсөн. 2006 онд Мел Гибсон согтуу жолоо барьж байгаад баригддаг. Баримтлагдах үедээ тэр еврей хүмүүсийн тухайд оромж үг хэлсэн, цагдаа сүрдүүлсэн гэж мэдээлэгдсэн. Энэ бичлэг олон нийтэд ил болсон. Гибсон дараа нь уушлахгүйсэн гэж байна. Өөрийгөө архичин гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Тэр хэлсэн байдаг. Архитэлт бол сэтгэлийн өвчин, оюун санааны доо, бас бие махбодын харшил гэж байна. Гэхдээ Холливуудын хариу маш хурдан байсан. Нөлөө бүхий агент Ари Эммануэль нээлттэй захидал бичиж Холливуд Мел Гибсонтой дахин хамтран ажиллах ёсгүй гэж мэдгдсэн. Тэр бас нэг зүйл хэлсэн. Согтуу байх нь хүнийг итгэдэггүй зүйлээ хэлүүлдэггүй, харин үнэндээ итгэдэг зүйлээ хэлүүлдэг юм. Энэ мөчөөс эхлээд Мел Гибсны карьер нь бараг зогссон гэж хэлэхэд хэлсдэггүй. 2010 онд байдал бүрд ордог. Түүнийг тухайн цаг үеийн хамтрагчтай хийсэн утасны ярианы бичлэг хэл болсон. Тэр бичлэг дээр арьс өнгөөр ялгуурласан үгт оромжлол занал хийлэл байсан. Бичлэг нийтдээ 35 минут үргэлжилсэн гэдэг. Үүний дараа шүүхээс хамтрагч охин хоёроос нь хол байх хориг тавьсан гэж байна. Энэ үеэс эхлээд Мел Гибсны Холливуд бараг бүрэн орхисон юм. 2006-аас 2016 оны хооронд тэр бараг ганцхан том кино тоглосон. Гэхдээ энд нэг сонио асуулт гарч ирдэг. Яагаад зарим хүмүүсийг Холливуд шууд хайдаг, харин зарим хүмүүсийн дуйлан карьерт нь бараг нөлөөлдөггүй вэ? Жишээ нь найруулагч Виктор Салва 1988 онд 12 настай хүүхдийг хүчирхийлсэн хэргээр ял авсан. Гэхдээ тэр ердөө 15 сар шоронд суусан гэдэг. Дараа нь Холливуд түүнийг хүүхдийн кино найруулах ажилд дахин авсан юм. Эсвэл Роман Полански 1977 онд 13 настай охинтой хууль бус харилцаа хийснээр хүлээсэн. Дараа нь Америкийн нэгдсэн улсаас зугтсан. Гэвч 2003 онд Оскарын шагнал авахд танхим босч алга ташсан. Мөн Харви Вайнштейн олон жилийн турш түүний эсрэг шивнээ яриа хошигнол байсан. Гэхдээ 2017 он хүртэл юу ч өөрчлөгдөөгүй. Бусад 82 эмэгтэй хүн түүний эсрэг мэдүүлэг өгсөн. Тэгэхээр асуулт гарч ирнэ. Холливуд үнэхээр ёс суртахуунаар шийдвэр гаргадаг эсвэл өөр зүйлээр зарим хүмүүс ингэж тайлбарладаг. Энд гол нь чи юу хийсэн нь биш, харин түүнийг үл тоох нь хэр үнэтэй болох вэ гэдэг. Гибсны дуулаа маш ил тод, маш чанга нуух боломжгүй байсан. Тиймээс систем түүнийг хэлбэрхаан золиослсон. 2016 онд Мел Гибсон дахин кино найруулсан. Түүний найруулсан кино бол Hacksaw Ridge. Дэлхийн 2 дугаар дайны тухай. Дайны бүс нутагт очиад өөрийнхөө итгэл үнэмшилтэй үнэн ч байсан цэргийн тухай өгүүлдэг кино. Зэвсэг барихыг татгалзсан цэрэг 75 хүний амийг аварсан бодит түүх юм. Кино 6 Оскарт нэр дэвшсэн, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Сонирхолтой нь энэ кино том студиогоор санхүүжсэн. Гэхдээ энэ удаа Холливуд түүнийг дахин хүлээн авсан. Телевизийн шоун дээр Гибсон ингэж хэлсэн. Амьдрал хэцүү үе байдаг. Гэхдээ тэр нэг мөч миний үлдсэн амьдралыг тодорхойлох ёсгүй. Үзэгчид алга ташсан. Гэхдээ зарим хүмүүс энэ нь хангалттай биш гэж хэлсэн. 2023 онд Гибсны нэр дахин гарч ирсэн. Sound of Freedom кинотой холбоотой. Энэ кино хүүхдийн хүний наймааны тухай. Кино гарсны дараа зарим хүмүүс Hollywood киног blacklist хийх гэж байна гэж ярьсан. Зарим кино театрын үзэр цуцлагдсан гэж ч мэдээлсэн. Мөн интернетээр Гибсонтэй холбоотой олон хуурамч, ичлэл бас хэвлэл мэдээллийн шар мэдээнүүд тархсан юм. Тэдгээрт элитүүд, нууц зан үйл, хачин хувилдааны онол гэж бичсэн байсан. Гэхдээ эдгээр ишлэл худал мэдээллийн сайтаас гаралтай байсан билээ. Эцэст нь энэ бүхний ард илүү энгийн боловч аимшигтай санаа байдаг. Үүнийг философичид муу ёрын эсрэг энгийн байдал гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл муу зүйлсийн ганц муу хүн биш, харин мянган жижиг шийдвэрүүд бий болдог. Хүмүүс карьераа хамгаалах, нэр хүндээ хадгалах, ажлаа алдахгүй байх гэж бодож чимээг өнгөрдөг. Ингэснээр систем өөрөө хүчирхийллийг хамгаалдаг юм.
Hacksaw Ridge киноны хэвлэлийн баг хурал дээр Mel Gibson-аас нэг л асуулт асуусан. Холливуудыг нэг үгээр тодорхойлбол тэр нэг хэсэг бодоод ингэж хариулсан: амьд үлдэх. Учир нь энэ салбарт хүн бүрд амьд үлдэхийн төлөө эмцдэг юм. Тэд дараагийн үйлдэлүүдэд ч гэсэн тооцоолдог. Хинтээ зөрчилдөж болох вэ? Хинтээ зөрчилдөж болохгүй вэ? Магадгүй энэ түүхэнд жинхэнэ баатар гэж байхгүй. Зөвхөн хүмүүсийн өөр хэлбэрийн сул талал гэж бий. Бид бүгд өөрсдийн сонголтоор ямар системийг дэмжиж байгаагаа төдийлөн анзаардаг.